Хайсан зүйл олно гэдэг тулгай биш. Гэхдээ эзнийг олох боломжтой бол буцааж өгөх нь шудраг үйлс юм шүү. Хардаа. Энд гар утас байж байна. Ямар хүн хайсан юм болоо? Хөөх, ямар гоё гар утас вэ? Одоо яах вэ? Яавал дээр вэ? Хамгийн сүүлийн үеийн загвартай баг шинэ юм биш үү? Чи бит хоёр хулгайлаагүй шүү дээ. Хацраас осон юм чинь хөрст авчихв. Эзэн уцаа гайгаад сандарч байгаа бах та. Хоёлаа аав ээжээс асууя. Тэгээ. Тамир бит хоёр сургуулийн хашаан дотроос шинээрээ шахуу гар утас олсон юм. Тэр утсыг хөрст авч болох уу? Өөрөөсөө авах хэрэггүй. Эзэн утсаа алдсандаа харамсаад явж байгаа бах та. Хайсан зүйл олно гэдэг тулгай биш ээ. Гэхдээ эзний олох боломжтой бол буцааж өгөх нь шудраг үйлс юм шүү. За аваа. Миний хүүхдүүд эзнийг олоод утсыг өгч баярлуулаарай. Ойлголоо. Гар утасны эзнийг яаж олох вэ? Хоёулаа багшид хэлье. Багшаа, бид хоёр ийм гар утас сургуулийн хашаан дотроос оллоо. Эзнийг яаж олох вэ? Ямар сайн хүүхдүүд вэ? Багш нь нийгмийн ажилтнанд хэлээд сургуулийн самбар дээр зарлал тавиулсан. Эзэн удахгүй олдох байхаа. Ойлголоо багшаа. Эзний нэрээр бит хоёр ангидаа үлээж вэ? Багш нь та нараар маш их бахархаж байна. Энэ бол сайн үйлс юм шүү дээ. Баярлалаа багшаа. Дахиад гээгдсэн гар утас олбол эзнийг олж өгөх болно. Аха, энэ таны утас. Өөх, ямар сайн хүүхдүүд вэ? Баярлалаа дүүнрээ. Та хоёрт маш их баярлалаа. Ах нь яаж шагнах вэ? Аха, бид шагнал авах гээгүй. Таны баярлаж байгааг л харах сайхан байна. Найзуудаа, та нар юу гэж бодож байна? Тамир Дөлгөн хоёрын зүг. Гар утасны эзэнх юм байна.